Зэсэн байцгаана уу та бүхэнд энэ өдрийг миний хүргье. Би сурсан цангаар агсан буцаа өдөр бичлэгээ оруулдаг болж дээ хөөрхийн амтан. За тэгээд хүний амьдралд янз бүрийн юм болох юм да. Fuck. Би өөр амар стресстэй хүн байхгүй юу? Амар стресстэй. Амар стресстэй. Ойрд бүр тэр стресс маань бүр ингээ яг орой цагт би яг дэлбэрэх гээд байгаа байхгүй. Бүр яг дэлбэрэх гээд заяа. Дэлбэрэхэд би ийм дутуу байна. Та нар адилхан уу? Би дэлбэрэхэд ийм дутуу байна заяа. Би нийгмээрээ адилхан бүхэн болгоо надтай адилхан мэдэрж байгаа гэж бодоод яваад байгаа. За удахгүй тий 25,000 болгож байгаа юм байна. Тэгээ 25,000 хүрсэн үедээ би өөрийнхөө тухай бичлэг хийх юм билүү гэж бодлоо. Тэгээ та хэд миний талаар сонирхож байна уу? Сонирхож ивэл доор комментэн сонирхож байна мэнэ гэж бичээрэй зэ. Тэгээ би өөрийнхөө талаар юу ярих вэ гэхээр ямар хөө байдлаар хүмүүцсэн, тэгээ ямар мэрэгчлээ яг юу хийж амьдралаа залгуулдаг хүн болохоо хуваалцъя гэж бодлоо. Тэг хэрвээ сонирхож байгаа юм бол хэдүүлээ бас гоё яриа өрнүүлье. Би бас ингээ хүнтэй ярилцах айгуу дуртай. Гэтэ нөгөө хүнтэй ярилцахаар амарлаатай байдаг штэ. Яг ингээ юм ярингууд урдаас нэг хариулт хэлэх гээд идэг. Тэрэнд би амар дургу. Тэгээ тийм болохоор би бичлэг хийж эхэлсэн. Комментээр та хэдийгээ харилцаа айгуу гоё идэг шүү guys. Нэг комментээр гоё юм бичдэгт баярлаа. Дандаа л гоё юм бичиж яахын. Царим утайсан ч гоё юм бичиж яахын. Царилэг байсан ч гоё юм бичиж яахын. Баярлаа. За өнөөдөр хэдүүлээ эхнэрийн солилцоогоор уулзж байна. Тэгээ би unexpected хийх гэсэн чинь unexpected-ийн бараг бүх осууд нь дууссан юм байна шүү дээ guys. Би бараг бүгдийг хийчих заа юу. Тэгээ яг 16-тай жирэмсэн гээд нэг юм хийдэг байсан шүү дээ MTV-гийн. Тэр чинь болохоор MTV телевизийн учраас нөгөө контент нь олдохгүй нэг жоохон тиймэрхүү асуудал гараад байгаа. Тэрнээс биш би олдчвал хийхэд бол бэлэн. Love Island илүү. Love Island-ыг ойрд үзээд байгаа. Тэгээ Love Island-ыг үзэж дуусгахаараа гоё recap бичлэг хий гэж бодлоо. Тэр бүрсээ амар их юм болд юм лээ. Зөв нэг хосуудын онцолж ярих гэж бүр ингээд амар их цаг зарцуулаад юм хүмүүзгээр байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг үзэж байгаа. Тэгээ хүмүүс Love Island үзье гэж аяух битсэн байсан. Тэгээ би бас ингээд жоохон нэг тийм те далин болгон гэр бүлийн асуудал яг нэг жоохон хосын харилцаа нэг жоохон явуулдч маулцсан заварсан барьсан тиймэрхүү юм үзье гэж ярих гэж бодоод үзэж байгаа. Өнөөдрийн дугаар маань бас айгүй сонирхолтой дугаар байх болно. За Кисийн гэр бүл эхнэр Дон гэж байгаа. Нөхөр Пол, за 12 настай охин Натали, 8 настай хүү Кейн болон Брюс гэдэг төттөйгөө хамт Их Британий Essex гэдэг хэсэгт амьдардаг заяа. Мөрөөдлөхөө амьдралаар амьдарч байгаа гэр бүл эхнэр Дон нь болохоор амар их мөнгө цацаж амьдардаг. Өөрөө ажил хийдэггүй бүр банкны данс байхгүй заяа. Тэгээ 100% нөхөр дээрээ суйрлаж амьдардаг. Нөхөртөө болон өөртөө хэдэн 100 паундаар ингээд мөнгө өрөө дизайнерын хувцас авдаг заяа. Тэгээ мөн хүүхдүүдтэй ч гэсэн хамгийн сүүлийн үеийн дизайнер ингээ хувцснуудаар хувцалдаг. Тэгсэн чинь нөхөр Пол нь бүр эхнэрээсээ илүү үрэлгэн өөртөө мөнгө төгрөг зарцуулж бүр ингээ wax max гоо сайханд ордог заяа. Эхнэрийн нь болохоор ингээ өөр эмэгтэйтэй хамт амьдраад байгаа юм шиг санагддаг гинэ. Тэгээ Пол болохоор өөрийнхөө насны юм том гүзэн унжуулсан ирчүүдийг хараад би ийм л болж болохгүй шүү гэж өөртөө байнга сануулдаг. Тэгээ бүр жимээр хичээлэл бүр амар өөртөө анхаардаг. Тэгээ эхнэр нь ч гэсэн тиймэрхүү гүзээ мүзээтэй хүнтэй амьдрахыг хүсэхгүй. Тийм болохоор би ингээд өөртөө анхаарал тавьдаг гэж тайлбарлаж байгаа. Паул ажлаа хийж дуусаад ихэнх цагийг гольф тоглож, гарч орж өнгөрүүлдэг. Тэг хүүхдүүддээ ерөөсөө огт цаг гаргадаггүй. Ингээд хоёр гэрээ ажил яадаг гэсэн чинь манай нөхөр угаасаа ингээд амар завгүй гадуур сингл эрэгтэй хүн шиг байдаг болохоор ерөөсөө хүүхдүүдэд тусалдаггүй штэ. Би гэрхийнхаа бүх юм ганцаар байдаг яриад эхэлдэг. Хүүхдийн даалгавар, тэг хүүхдүүдэд тоглоо, хүүхдүүдэд хооллох гэх бүгдийн Дон хийдэг. Чи залхуу болохоор гэрээ ажил тусалдаггүй өстэй гэсэн чинь Паул үгүй би зүгээр тийм юм тасаагүй байхгүй дээ бэйби гэж мэгээ. За энэ хэдтэй солигдох гэр болохоор Личфилдийнхэн Лиза болон Мик 3 хүүхэдтэй 6 настай Мики, 11 настай Мелиса, 16 настай Грант гэсэн юм 3 хүүхэдтэй. За энэ одоогийн нэвтрүүлэг бас айгүй сонирхолтой заяа. Яагаад гэвэл өмнөх дугаарууд ч ингээд амар хоол зайтай нэг мууж ингээд амсан айлууд солигддог гэсэн штэ. Энэ удааг болохоор яг Essex-ийн айлууд 20 минутын л зайтай амьдардаг хоорондоо. Тэгээ Лиза ажлаасаа гараад тэр чигээр ажилгүй байгаа. Гэртээ 3 хүүхдээ хараа суудаг. Түүндээ ч их айгу туртай заяа. Тэгээ нөхөр Микигээ үнэхээр халамжтай. Өстө бит хоёр чинь заяаны хосууд, өстө нэрээ гэлмэр амар магтаал заяа. Мик маш бага мөнгө олдогч эднийхэн ерөөсөө ингээ тансагийн махвасаа илүү ингээ хямдхан хоолны газар ороод гэр бүлэрээ сууж гэр бүлэрээ ингээ хоол идэхийг илүү дүсдэг гинэ. Мик гэрээ ажлаа ингээ ерөөсөө асуулгааж гуйлгаж түлхэхгүйгээр өөрөө ингээ гараал бүгдийг нийцдэг. Тэрэнд нь бүр эхнэр нь үнэхээр жаргалтай байдаг заяа. Жаргалтай эхнэр Лиза ганц л зүйлийг өөрчлөхийг хүсдэг. Тэр нь болохоор өөрийнх нь илүүдэлж байна.
Тэгээ би ингээ илүүдэл чинь тэ энийг ингээ хасчмаар байдаг гэсэн чинь нөхөр нь өө би ингээ жинг ерөөсө тоодгүй чи чинь зүгээр ингээ ноолууртай хүн байхгүй да. Тэгэж ноолууртай хүн, ноолмоор хүн гэх юм уу. За ингээ солигдох цаг болноо. Тэгээ Лиза альж байгаа энэ баян эмэгтэй миний гэрт очиод бохир заваа нүүх гэж хараа түүнийгээ ингээ дугуй ширээн дээр хэлэх юм бол би өстө байранд нь 50 ингээл жоохон санаа зовнилтэй заяа. За харин нөгөө баяа ил ихнэр зоон маань хамаг арьсаа ингээ нүүрэн дээр өрчилгээд хамран дээр өрчилгэн зэрдэг ингэж ирэх. Тэгэл байшинг нараад oh my fucking god. Oh my god fucking psych гэж яваад байдаг заяа. Тэгээ Лиза эдний дээрээ амар таалагддаг. Амар гоё гэртэй тийм ингээд гэр бүлийн зураг мураг ингээд модельлуудын зураг ийм зураг мурагтай заяа. Зоон болохоор ингээд тэдний Лизагийн гэрийг хараад бүр oh my fucking god гэл яваад байдаг. За тэг намаа ихийг мэдсэрэж гэр орноо цэвэрлж болоогүй мохтой ямар шижиг үнэртэй юм бэ стон нэрээ өглөл нэрэж хүн ирэхэд тахт гэр орноо цэвэрлж болоогүй мохтой тий. За ингээд дүрмээ уншина. Дооны дүрм нь манай нөхөр Пол ерөөсөө гэрээ ажил хийдэггүй. Тэгээ өмд цамц нь ингээд зураас гаргаж хиндүүдсэн байх хэвээр. Би ингээд жиндээ маш их анхаардаг. Ялангуяа манай нөхөр бол бодигийн багш. Тийм учраас жиндээ анхаарахаас өөр аргагүй гэж байгаа. Тэгээд Лиза санаа зовж oh my god энэ Пол намайг үзээ ядах байхтай. За Лизагийн дүрм нь манай нөхөр Мик гадаад төрхөндөө анхаардаггүй. Хүүхдүүддээ би ингээд Аста Sunday Market-аас хувцас авч өгдөгөө. Тэгээ би тий зав гарвал загсанд явдаг гэ яриад гисэн чи бүр Аста Sunday Market энэ төр зүгээр юм хямдхан хувцсны дэлгүүр юм шиг байна. Тэгэл тэрийг уншаад бүр дооны цар амар сонирхол. Сая юу гэсэн бэ? Ямар уйтгартай амьдрал вэ гээл заяа. За гэр бүлийнхантайгаа уулзах цаг болоод хоёр нөхөр чинь бэлэгсэлтэй бөө амар ийлдэг уулзсан заяа. Тэгээ эндээс нэг юм амар тод ажиглагдчихж байгаа. Ер нь энэ нэвтрүүлгээс хойш гадаад хүмүүс ингээд наана амар ийлдэг те. Oh my love миний хайрсан ямар гоё хөрхөн хүүхэн бэ чи юм ээ гэж ярьсан ч гэсэн цаагаараа бүр мангар зөвөн боддог байхгүй юу. За орой хоолны үеэр Мик өөрөө хоолоо хийн. Тэгээ Мик хэлж байгаа. Ингээд зооныг харсан чинь ингээ үнтэй юмд амар тассан гэдэг нь харагдаж байна. Баян үнтэй гэрэлсэн ч бай, баян айл төрсөн ч бай. Одоо яндруу ядуу амьдрал болж тээ гэж байгаа. За орой олны үеэр Лиза Пол хоёр үнэхээр хоорондоо сайхан яриа өрнүүлдэг. Тэгээ манай Лиза ч гэсэн ингээ амьдралаа нуугаа яриа заа. Манайх ингээ жижигэн ч гэсэн яг хөө цэвэрхэн. Гэтэ бол тийм жаргалтай бол байдаггүй. Яа тэгвэл манайх түрээсийн байр маяр гэж яриа заа. Полийн хувьд техник сэтгэлээр Лиза бол айгу таалагддаг. Нээлттэй харилцахад амархан хүн санагдсан гинэ. За тэгээ энэ хоёр чинь 5 дахь өдөр ингээ ярьж байгаа. Тэгээ 5 дахь орой болгон Пол зоон хоёр ингээд гардыг мэн л та. Гэхдээ тустай гардаг заа. Яг тэр ясаараа одоо найзуудаа гарах гэж явж байгаа. Тэгээ Лиза болохоор хинтэй ч юм биш шоуд гал бэлдээл заа. За одоо намайг шоуд гэсэн гэл бэлдээл. За 5 дахь оройг гарч орсоор өнгөрүүлээд дасчихсан Дом маань шинэ гэр бүлтэй ингээ өөрийнхөө талаар ярьж өгдөг байхгүй юу? Ингээл хоолын дурамчхан идэл заа. Би яг нэг юм нохот хийжэдэг байсан. Би яг ингээ нэг хамстер хийжэдэг байсан. Яг гэж үгээзээ. Тэгээ нэг хүүхдүүд ч гэсэн нэг л ингээл айгаад бие барайл ерөөсөө ингээд амар тотн болж чаддгүй. Зоон бол угаасаа нэг цаанаасаа л нэг юм хүүхэн байгаа байхгүй юу? Лизаг Поли их чин дагуулж гарахаар л заяа. Пол харин найзуудтайгаа бильярд тоглол ингээл цагийг амар зуутай өнгөрүүлээ. Аста нэрээ гоё өнгөрүүллээ. За ингээ өглөө болно. Мик маань баг зэрэг эмордог. Айгаад эморсон би ихэр заяа. Ёо амар хэцүү за. Тэгэл хин нэгний мөнгөтэй нөхөр яг одоо миний хамгийн хайртай хүнийг мөрөөдлийнх нь амьдралаар амьдруулж байгаа гэж бодохоор үнэхээр хатаархаад байна. Читхгүй нэ. За нөгөө талд Пол ч гэсэн ажилдаа явнаа. Гэтэ арай өөрөөр ажилдаа явна. Тэг ихлэ бие шарж байгаа. Эхлээ бие шараал. Oh my god. Тэгэл ажилдаа бизнес дээр очиол. Энэ хооронд шартсан Лиза амар гэрээ ажлыг ганцаараа хийхэр болдог. Эхлээд Полыг магтчихснаа сүултээ ингээ ганцаараа бүгдийг хийгээд гисэн чи амар стресстэй Пол дургуун хүрээл заяа бүр хамаг юмд ингээл уурлал. Fucking гэл хараал. Йоо бисээ амар царам утаарагчсэн биз дээ. Үгүй. Маш том гэрийг ганцаараа цэвэрлээд дасцсан Дом маань Лизагийн жижигхэн гэрээг баг гарын үзүүрээр ингээл ганцхан цагийн дотор цэвэрлээд дуусчтэй заа. Баг ингээл амар хурдан цэвэрлээд байгаа юм бүр. Тэгээ Лиза ганцаараа хүнсээ цогцолохоор явдаг. Тэгэл хэдийн амьдралаа үзий ятсан байдаг заа. Хаа явсан газар ингээл баахан тижээвэр амтан хөлдөн орооцолтол тэг гэрээ цэвэрлээл нэмэл Полын дэглэмээр ингээл байлах гал нүн Полд чинь хідэн жоол хийж өгöd байгаа. Тэгэл бүр ямар хараал ийцэн амьдрал вэ гэж хэлдэг за. Полын 3 нохооны басыг цэцэрлэгээсээ түүхтэй ингээ бөөлжөө яваад байдаг заа бүр бөөлжөөд. Ямар том юм бэ? Fuck. Яс их
Басвэ fuck ёо. Яа энэ хооронд Пол хагасны нэг өглөөний шопинг хийц амар сайхан штэ. Би та нэр өглөө би шураад тэг ингээ компанир очичоод тэг шопинг хийгээд ирлээ гэл. Тэгэл ирэл хоолоо идэл зэ. Тэгснэ ингээл муурны бас жоохон нэртэй тэнүүд муурны бас цэвэрлжээрэй гэж мэг. Полоос ялгаатай энэ миг их нэртэйгээ хоббигоо хуваалцах дуртай. Тэгээ хамтдаа загсанд явж байгаа. Энэ нөтийг ингээ дэгэндээ хийчих гэсэн чи Дон үгүй шүү. Тэгж доошоо орохгүй гэд ингээд загцлахын гоёг юусоо ойлгохгүй бүр ингээд сугаалдаг за. За гэрийн бүх ажлаа хийж дуусгасан Лизад Пол мөнгө өгөөд гадаад төрхөндөө анхаар гэж явуулдаг заяа. Полын бодлоор хүний гадаад төрхөөр нь шүүж болно гэж боддог гинэ. Хэрэг хичээл зүтгэл хэрэг өөртөө анхаардаг нь бол гадаад төрхөөс нь хараа шийдчихдэг учраас Лиза ингээл амар завгүй хувц ягаал. Яна надаа юу зүгт юм бэ? Яагаад би яах вэ гэх. Яагаад ингэж амар сүртэй бэлдүүлээд байгаа гэхээр орой гарахын гинэ. За загасчлахаар явсан хоёр маань бүр ингээл Дон чин загас байрахыг хүлээгээд бүр залхаж эхэлж байгаа. Тэгэл бүр ингээл харцсан тэнцэн. Тэгээ юу чамаагаа асаал. Тэгээ миг тэрийг анзаарснаа. Чам сонирхолгүй байгаа юм шүү. Худлаа сонирхолтой царай гаргаад ах юм гэж чи Дон. Үгүй сонирхчлээ юм штэ гэл үг хайлцал заяа. Миг бас жоохон юмтай юм шүү. Гарахтаа бэлдээд Лиза бөөн сандрал. Би тэдний хажууд яг ингэж өмхий заваа амтэн шиг харагдаж байна. Гэртээ байнга нэг хувцастай байсараад бүр муузан сурчжээ гээл гойж гангалахтаа бүр ингээл бүр амар тэр шагаал заа. Нөгөө хоёр загснасаа ирээд гэр бүлэрээ оройг өнгөрөөдөг. Тэгээ би хизээч ингэж суудаггүй би гармаар байна үхлээ хатлаа гээл бөө юм болж байгаа нөө Дон ч. Гэсэн чинь мик ингээл тэгтээ чи боддоо яг одоо Лиза ингээ чиний амьдралаар амьдрал амар гоё гарч орж байгаа гэж боддоо би ч гэсэн хатаарах чи гээл. Амар натаархлын үгсээ бүр байнга хэлдэг нас ёо. Лиза Пол хоёр харин үнэхээр дотн оройн зонг бариад айгу жаргалтай өдрийг өнгөрөөдөг. Миг үргэлжлүүлж харцаар тэг бүр уйлнаа. Тэг яагаад уйлсан бэ гэхээр Дон ингээштэй байхгүй юу? Лиза яг одоо миний амьдралаар амьдарч тансаг хооллож, тансаг хувцлаж, тансаг шампансаг ууж байгаа гэж хэлсэн мэй л та. Тэр үгийн сонсоод бүр Микийн сэтгэл үнэхээр шархалдаг заяа. Түүний нөхөр миний ихнэрт миний хизээж өгч чадахгүй зүйлсийг хийж өгж байгаа гэж бодохоор сэтгэл тавчтаад хэцүү байна гэл. Тэгээ Донтой ярилцгаар шийддэг. Энэ Доны нөгөө нь ингээд манай нөхөр дэ чиний ихнэрийг тэгж амар гоё эрхлүүлж байгаа штэ гэж хэлэхэд амар имзэглээд байгаа юм шиг байна. Тэгээ Донтой ярилцгаар шийдэж байгаа заяа. Тэгээ чиний хэлж байгаа үгс чинь намайг ингээд шархлуулад байна. Миний дотор бүрт амар хэцүү байна гэл уйлал заяа. Тэс чин Дон зүгээр ингээд наана харагдаад байгаа байхгүй юу? Зүгээр штэ. Тэгтээ чи ч гэсэн үнэхээр мөнгөтэйсэн бол тэхэл лээсэн бидтэй юм зээл. Тэгээ цаанаа ингэж ярьж байгаа. За түүнийг хараад бүр ингээ амар уйланхай cry baby гэж бодсон. Миний Пол тийм биш. Тэр бол жинхэнэ чон гэдгийг ойлголоо. Тэгж ярьж ингээ оддоо guys. Өглөө олж нилээ уусан Лиза 7 гэхэд босоогүй байхыг хараа Полийн уур хурж эхэлнэ. Тэгэд гэрээ шалгасан чинь Лиза ирснээсээ хойш гэрээ сайн цэвэрлээгүй нь тогтоогддог заяа. Гэл шууны баас, нухон баас, муурны баас ямар ч их юмтай. Энэ бүхнийг хараад Пол эхнэрийнхээ зургийг заагаал энэ эмэгтэй алтаар хуучдах эрхтэй. Яад үл ийм хизээж гэрт байлгадаг байхгүй юу гэж мэгэл за. За нөгөө талд зоон маань нэм гарагт бүгд явсны дараа юу ч ихгүй гэртээ үлдэнэ. Тэг галзуурах шахсан гинэ. Баян ингээд гэрээ цэвэрлсээр хаад тасцсан заяа. Зоон чи ингээд бүх хэмээ ганцаараа ажаасаа тэг гэр амар том тэг цэцэрлэг амар том. Амар ингээд баян хөлгөнтэйсээр хаад тасцсан. Тэг анх удаа юу ч ихгүй байхад тасаж эхэлдэг. Миний хийдэг бүх зүйл бол гэр цэвэрлэхээ би бүр үнэхээр энэ амар юм завт зайтай амьдрал тасахгүй байна гэд. Лиза харин арай гэж нэгэн босоод шартсан юм босоод хоол хийх гээд хичээгээл нөгөө нэм гаргийн өдрийн хоол гэдэг нь амар чухал. Тэгэл хийх гээл хичээгээл тэгснэ Полд яг хоёлаа гаднаас юм аваад идчихгүй гэж асууж масуу заяа. Тэгээ дахиад шарах гал нөгөө нэг дахианы подноос идэн штэ. Шар шүгөөний подноос олохгүй байна гээл. Тэгсэн чи Пол нөгөө тийм хайгаал. Энэ тлээ штэ. Надаа манай эхнэр ингээл айгуу гой цэвэрлсэн энэ тлээ штэ гээл. Гэртээ ганцаараа байгаад хөрхий давчидсан Дон маань гадаа гарч агаарлнаа. Тэгэл бүр гадаа гарахтаа хүртэл ямар заваа орчин бэ? Хогоо гаргаа хайцсан. Бистэ гэртээ хармаар гэл бүр гараа алхлаа шүү. За энэ хоёр ойрхон байдаг болохоор юу гэртээ очих үү дээ энэ Дон. За Лиза ингээд шартаад гэрээ цэвэрлэхээс татгалцсан учраас анх удаага Пол өөрөө гэрээ цэвэрлж байгаа. Тэг хүүхдүүд нь хүртэл ингээд ээж байхгүй бол гэр нь ямар амар заван болж байгааг анх удаага анзаарч байгаа заяа. Тэг алхан бүртээ ингээд дуугаа ямаа хийчихгүй өглөөл явддаг заяа Пол. Энэсээ тэгсэн яасээсээгээл өглөө явддаг. Тэг Лизагийн бүр амар дургуун хүрсэн за. Тэг өөрийнхөө өмчийн хогийг цэвэрлжиж үсэндээ уурлаж өглөж дуулаад байдаг харна овшвэ гэж. Яа энэ ч нөгөө айгуу гоё жаргалтай ихэлсэн хоёр маань зүгээр. За эцэст нэг юм дүрм гарах цаг боллоо. За Лиза Полыг гадаад төрхөндөө хит их анхаарахыг нь бойрлуулж
4 паундын үнэтэй хувцас авч өгдөг. За Полийн хувьд болохоор Лиза одоо урам хугарсан байгаа ч Лизагийн ямар ч дүрмийг даахад бэлэн байгаа. Яа тэгснэ Лиза амир нэтэ заяа. Аав чи ингээ хитрхийг толинд өөрийгөө харж цагийн өрөөдөг. Энийг толинд байхгүй болгоч гэсэн ингээ. Толин дээр нь сонин нааж байгаа цаа. Тэгээ Поли гэртээсэн чинь толь авахгүй ингээ гэрээр өрөөр дүүрэн хямдхан хувцснууд байждаг. Тэгснэ амар цоглог заяа. Хувцснуудыг харснаа. За энэ зүгээр наад зөх юм байна. Би энтэй сайхан харагдах юм байна гэж явааддаг за. Зон болохоор Микийг арай өөртөө арчаатай байлгахаар хувцсанд нь анхаарч хүүхдүүдэд хариуцлах хэрэгтэй гэд хамстер авч өгөхөр болдог. Яа за тэгсэн чи бүр what the fuck заяа манайхаа Мик ингээ заяа уур амьсгалыг зөөллөөд эмэгтэй хүний хувцс өмсөөд нүрээ будаад доонд бэлэг барих гаргалж байгаа юм за. Амар сонин заяа. Бууж ирснээ ингээд би нэг хов сонслоо л доо. Чи намайг өөртөө анхаардаггүй, гойж хангалдаггүй гэснэ. Гэхээр би гойчлоо. Гэж ингээ заяа. Oh my god, яг юу л вэ? Нэг хөвгчлөлтэй хүн юм уу гэхээр үгүй. Тэгснэ амар сонио. За жинхнээсээ дүрмээ танилцуулнаа. Тэгээ Зон Мик чи ингээд жоохон эр хүн шиг байх хэрэгтэй. Өөрийнхөө одоо тэр нэг ийм матархалтайгаа нүүр тул наад хувц нартай анхаар. Зарим Мелисад нэг бэлэг барьнтэй нөгөө охинд нь чи юу ч гэж нэрлсэн болно. Гэтэ дунд нэр нь Дон шүү заа юу гээл ингээ хамстер өгвөл намайг санаж яваарэ гэд. Тэгэл авчраал оруулаад тавьсан чинь л бөө хөрвөлөлцсөн. Мик заяа. Шууд үгүй шүү натаа гарга. Үгүй стоо юм байхгүй. Нэг зүгээр гарга гэл. Гарга хайждаг за. За Лизагийн дүрм нь хит үнэтэй хувцс хинт ч хэрэггүй. Чамд хямдхан хэдэн хувцс авцсан. Бас энэ 7 өнөөс эхлээд оройны хоолой чи игээрэй гэж чи Пол тэгээ чадна штэ гэж амар хүлээж аваа заа. Тэгээ ингээ шууд бинт амирын хувцс өмсөөл тохооны бас түгээл хогоо цэвэрлээл хоолой ээж эхэлдэг. Тэгсэн ч ууртай байна да гэж Лиза үздэг. Ягаад гэвэл Пол тасралтгүй өгөлдөг заяа. Би залуутай айгу гоё хэл гэдэг байсан. Би өөр тогооч хэлье гэж боддог гэсэн шүү дээ. Тэгснэ ингээл өнөө өрөө энэ хоолыг Лиза айдад бүрстэн. Юу гэх нь харъя л та гэж үйл заа. Гэтэ энэ юу гэх нь харъя л та гэж хэлээвлээ жоохон нэмэх 18 хэлсэн аахгүй. Тэгээ хамстраас болж бөө хэрүүл болноо бүрстэн нэрээ. Мик ямар ч амар сүртэй энэ за. Мелиса хангалттай хариуцлага хүлээх насанд хүрээгүй байгаа ч хэлсэн штэ. Билээ миний гэрт миний дүрмээр амьдрмааргүй байгаа бол зүгээр гар гээл бүр яа хөөгөөл заяа Дон. Тэс чин Дон дуртай яа. Би явлаа. Чи харин энэ чигээрээ үлдгээл. Тэгсэн чи Мик чи ингээ намайг эмхтэн хүн шиг гэж хэлээд байгаа юм уу те? Би харин чиний мэддэг хэрчүүдээс хамгийн эрэгтэйлэг нь байх шүү. Тэгсэн чин Дон заяа амар зэвүүлж аа. Үгүй л дээ. Яг одоо чиний их нэртэй байгаа миний нөхөр бол энэ хороогийн хамгийн жинхэнэ эр хүн гээл. Тэгэл пүү гал тавьж байгаа. Тэгэл нөгөө Мик ч уурлал миний гэрээс яв. Битгий миний ихнэр чиний нөхөртөө байгаа гэдэг юм а дахин хэлээдээ. Шал өөр хүмүүс ээ шүү гэж чинь. Дон ёо бүр чамаас бүр залхлаа. Ядаж хамстрыг нь үлдээх босноо яасан бэ гэж чинь. Мик за яг тэрийг үлдээ гэл. Ингээл хэрүүл дуусч байгаамаа. За Полийн хоол дуусаж ингээд хоолнуудаа өгж байгаа хгүй гэсэн ингээл арай том тавхтайг нь Лиза гэж мэгээлсэн. Тэгээ Лиза ингээл амснаа ямар гоё юмтай хоол өстой гоё яасан байна гэсэн чинь Пол худлаа яриад байл да. Би яах вэ ээж хаан чараар хийсэн юм аа. Ёо хоол хийсэн чи ямар гоё юм бэ. Ер нь ингээд 7 нийтний өдөө хоол хийж байна гэд. Энэ хоёрын ярилцаарай л гайгүй дуусчлаа. Өө god нөгөө хоёрын хэрүүл бүр амар өрүүлчихсээр заяа. Мик бүр ингээл чи миний бодлыг мэдсээр байж хамстер авчирсан. Чиний дүрм ерөөсө хамаалга надаа гэж мэлнэ. Цаасын нурж муурал заяа. Тэгсэн чинь Дон тэнд Лиза ч гэсэн ингэж өөрчилж байгаа штэ. Тэнд ч гэсэн адилхан дүрм гаргаж байгаа штэ гэсэн чинь Мик чи Лиза биш. Чи Лизагийн хаанч хүрэхгүй гээл. Тэгээ том хүн амар инээдтэй заяа. Нэг юм хэлгээл I'm гээл орохгүй. Орчдохгүй байжсэн чинь Дон пал хийдэл нэг юм хэлдэг за. Би угаасаа түн шиг харагдахыг хүсдэггүйлтэй гэлдэг байхгүй юу. Лизаг тарган гэлж байгаа. Тэсэн чинь Мик бүр excuse me гэл бүр амар аваал заяа. Чи сая юу гсэн бэ? Давраад байгаарэ. Зээл мэйл гэл бүр амар хөөгөл. Oh my god. Чадахгүй нэ хамстраас болж юм хэрүүл болж ингээ боддоо guys. Тэгээ Дон бүр амар айгаад уйлцсан заяа. Би зүгээр л ингээд бүр ингээд хайр авчрах жижигэн тижээвэр амтантай л болох гэсэн. Wife swapping гол дүрм нь энэ штэ ингээ шал өөр эсрэг тесрэг хоёр хүмүүсийг авчирдаг. Тэгэхэд ингээ Мик намайг өөр байгаагаас ойлгохгүй хүлэн зөвшөөрөхгүй байна. Ойлаа за. Тэгсэн чинь нөгөө нэг хэрүүлд орох гэдээсэн том хүн ээжтэй ингээд Лизараа залгаад уцаар залгаа хэлцэн заяа сая юм боллоо таныг тэгэж хэллээ хэлцэн за. Ёо. Тэгээ Лиза бүр ингээд бүр амар тэлтэрсэн ингээд шууд мэдэгдлээ гээл заяа.
Тэнд та нэрэ манай нөхрийг эр хүн биш арчаагүй гэж дууджээ. Наад чиг тарган харагдмааргүй байна гэж хэлжээ. За болж ийн эмхтэй минь. Ирээд над нүүрэн дээрх цементтэй арилгаа жинхэнэ эмхтэй хүн шиг бай. Хүн болгон гоё харагдаж чадна. Наад чиг тарган унж гоё харагдаж чадна заяо. Чи бол төвчгээ аргагүй өнгөцхөн өлөгчөн байна гэж хэлээ явдаг. За Лиза ингэж хэлийг гэрээсээ явчихж байгаа. Йоо guys. Полд чилээгээ явсан заяо. Пол бүр ингээ амар гайхсан за. Ингээ Лиза нэг мэдсэн чи явцсан байна. Бистэ түн дахиж идэх чадахгүй нэ гэл бүр нилээ урам нь хугарцсан. Уг нь ямар сайхан оройн зог идээ саллаа да. Тэгсэн чи ингээд явцсан заяа бүр ёо. Тэгээ Лиза гэртээ ирсэн чи гэрийнх нь бүр гайхдаг. Амар тэнэг заяа. Мэг гэрөөс ойлгоог байгаа нөө. Дооны гэрээсээ хөөхөр одоо wife sap чи ингээд дуусч байгаа штэ. Тэнгүү тэрийг ойлгоогүй зүгээр л дооны гэрээсээ хөөгөл ингээд хин Лиза болохоор ингээд солилцоогоо өргөжлүүл ингээд бодцсон. Тэгээ Лиза гингүүд гайхаад байгаа байхгүй. Чи ямар ч төрөө яж байгаа юм бэ гээл миг тэгсэн чинь том хүн гарч ирээд машинда буцаасуу гэж амар инээдтэй за. Тэгсэн чинь Лиза үгүй дууссан. Ингээ wife swap ингээ дууссан гэн. Миний өгзгийг оруул. За ингээ энэ хэд маань 5 өдрийн өмнө солилцоог дуусгасан учраас шууд дуу ширээний уулзалтанда суугаар болно. За тэгээ Лизагаас эхэлж байгаа. Эхний хэдэн өдөр бүр нэвтрүүлэгт орж байгаа мартал гэр цэвэрлсэн. Полиг бүр үнэхээр үзий атсан. Миний хийхийг хүссэн бүх юм бол эхнэрийн гарыг жоохон амраах байсан. Энэ хүн бол чиний гүнж. Гэтэ эд зүйл чинь бол биш ээ гэсэн чинь Пол яг санал нэгдэж байгаа. Тэгээ Миг миний уурыг хүргэсэн зүйл бол хараал идсэн хамстер байсан. Хамстер бол Лиза бит хоёрын чанд хорьсон зүйл байсан гэсэн чинь Пол бүр ингээл амар гайхаа зав. Яаж чам шиг ингээ нас бит хүрсэн хүнийг зүгээр нэг юм хамстер ингэж амар уурлуулж тесрэхэд хүргэдэм бэ. Энэ хэрүүлээс бол 100% сэргийлж болох байсан гэж би бодож байна. Хэрвээ ингээд тоо хоёр хэрвээ чи ямар нэгэн байдлаар тэр уураа хянаж чадсан бол өнөөдөр хэдүүлээ арай өөр юм яриад нэвтрүүлгийг дуусгаж байгаа юм аа гэж хэлдэг. Дон хажуунаас нь Миг угаасаа ингээ хоёр өөр хүн ирж байгаа гэдээ ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэрийг ерөөсөө ойлгохгүй байсан гэж чинь Миг чи ингэж гоёор хэлээгүй штэ. Чи яг үндэ ингээд би Лиза биш. Би ингээд Лиза шиг хараал ицсэн тарган харагдахыг хүсэхгүй байх гэж хэлсэн штэ гэсэн чи Дон би санахгүй байна гэсэн чи Миг би санаж гин гэж мэгээд. Тэгээ Поли хувьд ингээд Лизагийн авахт нь айгүй сонирн болсон гинэ. Тэгсэн чинь ингээд Лизагаас ингээ ам асууж байгаа штэ. Яагаад явц юм хэлэхгүй байсан юм. Тэгсэн чинь Лиза би тэр шүн зүгээр ингээд Доныг над руу заалгаад уушилт гуйгаасаа гэж хүссэн. Гэл ингээл яриа булзаар болол заа. Микэлж эхнэрээсээ хоол байх бол үнэхээр тамтай байсан. Ядж хахад ингээд өөр хүний амар баян гэснэ. За яг боломжийн мөнгөтэй нөхөр миний эхнэрт юу хүснийг хийж өгч байгаа гэж бодохоор бүр гэл дахиад эхэлдэг заяа бүр ёо. Тэгээ хажуунаас нь Дон хэлээ чи тэгтээ тэр ингээ бодлоо айтайхан захирч чадахгүй байсан штэ гэл тэгсэн чинь Миг угаасаа чадахгүй. Тэр бол ингээ цэвэр хорсол байсан. Гэхдээ штэ би байсан бол чиний амьдралыг хүсэхгүй авах байсан гэж Пол руу хандаж хэлээ заяа. Тэс чи Пол ингээд угаасаа тоохгүй. Та хоёр жаргалтай явал тэр үсэн амгүй штэ гэл салж байгаа ёо. За юу өөрчлөгдсөн бэ? Пол ингээ өмнө нь яг сингл хүн шиг амьдарч исэн. Одоо болохоор гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх гэж маш их хичээж байгаа. Тэгээ Доны хувьд ч гэсэн маш их өөрчлөлт гарсан. Айгүй хэм сурсан. Пол гэртээ хэм хийдэг болсон. Хүүхдүүд ч аавыгаа эргүүлж авч чадсан. Энэ бол одоо бидний хүсэжсэн бүх юм гинэ. За болоо доо. За Миг болохоор өөрийгөө илүү арчаатаагаар мэдрэх болсон гинэ. Тэгээ өөртөөхөө биеэ хүндлээд ажлынхаа өмнө болон дараа усанд ороод гоё үнэртэй юм хом түрхээд гоё хувцснор өмсөөд торддог болсон. Лиза харин хүсээ ингээ шулуун болгоод заяа. Нүрээ боддог болсон гинэ. Тэгээ гол нь илүүдэлж ингээ хасхыг зориод айгүй хичээж байгаа. Мөнгөөр ч худалдаж авч чадахгүй хайр гэж байдгийг ойлгосон гинэ. За ингээд wife swap нэвтрүүлгийн маань энэ дугаар ингээ дуустдаг юм аа. За энэ нөгөө нэг Kiss боёо нөгөө Пол Дон хоёрын Facebook болон сошиалын ерөөсөө олж чадсангүй. Гэхдээ яг Reddit дээр хүмүүсийн бичснээр бол энэ хоёр салцсан гэж хэлээ. Тэгээ Зон маань нөгөө айгуу тийм гэрийн барлаг боо шиг тэсэр нэг мөнгөнд нь олоод байгаад идэг юм шиг харагдаж байгаа штэ. Тэгээ өөрийгөө ингээд өөрчлөх гээд Зон бол салаад тэгээ Пол Kiss гэ нөгөө LinkedIn дээр бэлээ. Бар мартай, жим юмтэй гэнэ үү. Тэгээд энэ тиймэрхүү бизнес оунер хэвээрээ байгаа юм билэ. За Зовны хувьд болохоор салсан гэдгээс өөр ямар ч мэдээлэл олж чадсангүй юу гэсэн энэ хоёр маань бол салчихсан. За нөгөө хоёрын хувьд Миг хин хоёрын хувьд бол одоо хүртэл байгаа. Тэгээд яг 2014 оноос хойш Instagram дээрээ биш Facebook дээр ямар нэг юм оруулаагүй байсан. Тэгээд нэг иймэрхүү харагдчихсан.
Тэг нэг амар юм олж мэдсэн заяа. Амар юм цуурхал гэх юм уу? Лиза биш дээ. Porn star байсан гинэ. Үгүй porn star гинэ угаасаа. Тэгээ Мик нь болохоор бас эмэгтэй хүн шиг хувцлаад тэр бичлэгт нь орсон. Тийм бичлэгүүд нь олдсон гинэ. Тэгээ би бол тэр нь олж үзээгүй л дээ. Тэгтээ яг зүгээр тиймэрхүү мэдээлэл олдлоо. За тэгээ Лизагийн хувьд бол хүмүүст амар тэгэж яриад л өө Лиза ч нүуний тийм юуны том хүний кинон дээр тоглолтож үжиж юм байна шүү дээ. Нөхөр нь тэгсэн хажууд нь ингээ эмэгтэй хүний хувцснаар өмсөө яваад идэг залуу биш дээ. Энэ хоёр ч шүү дээ. Тим гэр бүл шүү дээ юм шүү дээ. Айгүйх тэгэж 2013 оны хавцаа юу гарсан юм бэлээ. Одоо цуу яриа гэх юм. Тийм гарсан. Тэг яг нөгөө бичлэг нь байгаа болохоор цуу яриа биш л ах л та тэгээ үнэн л ах. За тэгээ энэ хоёрын хувьд бол нэг тийм насан туршийн кинонд тоглодог хүмүүс ээж таарсан. Тэр үеэр нөгөө Лизагийн дүү нас өнгөрсөн юм шиг үлээ. Лиза тайгуу адилхан. Тэр хоёрын хүү нь бол биш гэж би харсан. Яг бол хүүг нь Мики Грант гэдэг хоёр нэртэйс шүү дээ. Нас орсон хүн болохоор Бен гэдэг нэртэй хүн байсан юм лээ. Тэгээд Лиза тайгуу адилхан тийм болохоор би Лизагийн хамаатан болов. Эсвэл хэний хамаатан? Мики хамаатай юм болов тий тэгж бодсон. За тэгээ нэг иймэрхүү сонио хачаан тий гэр бүлүүд солигдсон сонио хачаан дугаар байла. Тэгээд хэдүүлээ 25,000 болоход хэдэн сабд байна харъя. Одоогийн байдлаар 24226 байна заяа. 25k хүрэхээр хэдүүлээ яг миний тухай бичлэг сонсмор байх юм бол дор үлдээгээрээ. Тэгээд миний тухай бичлэг сонсморгүй байвал хэдүүлээ охин яриагаар уулзцгаая тийм ээ. За тэгээ дараагийнхаа эхнэрийн солилцоо эсвэл unexpected-ийн үлдсэн хитгэн хосуудаасаа орлох болно. Тэгээд та бүхэндээ би тэгтээ ингээд 7 хоногт нэг л дугаар хийгээд байгаа. Бүр үнэхээр өөртөө уран мограад байна за. За тэгээд би штэ нөгөө Love Island-аа болохоор сайн үзэж агаад тэг яаж ингээд оруулал эвтэй юм бэ гэдгийг ингээд харж агаад тэг ойрхоноос бол оруулах болно дээ хэдүүлээ бүр. Тэгтэж бүр амар болт юм л штэ бүр ингээд хоорондоо солигдоод тэг бүр амар хоорондоо араар нь явуулж моолдаал тий нүдэн дээр нөөр хүнтэй үнсэлцэс бүр солиорол юм л штэ. Тэгээд одохгүй тийм шүү солиотой нэвтрүүлгээр уулзах юм байна. Гэтэ бас болоогүй дэр чинь бас тий нэг гайгүй 8 сарын сүүлээр ч юм уу нэг тэгжэл орох бах тэрнээс амар наан бол бич чадахгүй бах. Тэгээ таад маань тэгж амар наан гэж бити хүлээгээрээ. Энэ дугаарыг хүмүүсээс хов ярих юм бол заяа надад ингээд хамгийн одоо гайгүй санагдсан хүн гэх юм бол надад Пол байлаа за яг үндэ. Полыг ингээ харангууд яг нөхөр тэгээ гэр бүлийн хүн гэдэг утгаар нь харахаар red flag байгаа штэ. Ингээл амар гарч ордог гэсэн хүүхдүүдэд цаг зарцуулдаггүй гэсэн ихнэрээ боол барлаг зардаг гэд. Гэхдээ яг үүндээ нөгөө өөрчлөгдөе гэвэл амар өөрчлөлт нь нээлттэй. Одоо Мик шиг ингээ шууд нэг хамстер аваад ирсэн чи тэрэн дээр бүр ингээл амар асаж масаал тий. Ингээ өөрийнхөө жижигхэн ямиг хүндсэн чи бүр ингээ дэгомыг өгч байгаа юм шиг тэгж амар хөндөгддөггүй. Тийм санагдлаа. Тийм болохоор надад бол Пол илүү дэжгүй санагдлаа. Ингээд цаашдаа суралцаад тасралтгүй өсөж дэвжих боломжтой хүнийхээ хувьд. За Доуны хувьд гэх юм бол ингээд хайрын залуу наслт гэж бодогдлоо доо тий. Тэгэхэд ингээд Доун маань бүр ингээд эвлэрсэн. За ингээд би уус гэрийн цэвэрлэл хүүхдийн ингээд хараад гоё яж хаад надад дизайнерын хувцас байна. Мөнгө байна. Гэл ингээд гоё яж болох юм бэ гэсэн юм амар хэлбэр сэтгэлгээтэй хүн шиг санагдлаа. За нөгөөд бол Лиза бол гэрийнхнаас хамгийн гайгүй санагдлаа надаа. Амар гайгүй яриа хөрөөтэй. Тэг хүнийг амар тийм амар сүртэй жааж хийдэггүй. Яг өөрлөө дайруулал тэр хүн лүү ингээ хариу үйлдэл үзүүлдэг. Тэрнээс бол айгүй гайгүй nice те нөгөө одоо ийдэг хүн шиг санагдсан надаа Лиза. За Микийн хувьд бол бүр энэ шоуны хамгийн сонио хүн байсан. Яагаад гэвэл заяа тэр нөгөө одоо эхнэрийгээ хардаад байгаа штэ. Тэрийгээ яагаад Донтой учраа холоод байгаа нь ерөөсөй ойлгосонгүй заяа. Яг Дон тэгж хэлж болно штэ. Гэхдээ чинь зүгээр ингээд зүгээр л хэлж байгаа болохоос хор шарын балтах гэж хэлээгүй байхгүй юу? Зүгээр л ингээд өөрөө хэлсэн штэ би ингээд Лиза татаарах чинь матаарах чинь айгу мөнгөтэй үнтэй байгаа маа гэсэн чинь Дон өргөжлүүлээд харин тийм Лиза ингээд миний амьдралаар амьдарч байгаа гэж дугаар би ч сатаарах чинь гэлдэхгүй. Тэгээ хэлсэн чинь ингээд ууралцсан заяа. Тэг ингээд тэрнээс хойш ингээд юм аваад Доныг ингээд үзий ядаж мадал тэгээд байгаа байхгүй юу? Миний бодлоор өөрийнх нь одоо сэтгэл зүйд байсан тэр атаархал ч юм уу шаналл ч юм уу тэр юм ингээд өөртөө дотроо шийдэж чадахгүй бусад хүнээс ингээд буруу хайдаг. Бусад хүнээс ингээд шийдвэр хайдаг. Тийм төрлийн хүн юм шиг санагдлаа надад Мик. За тэгээ энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээ би удахгүй сормоос хэлгээд хөрхөн болчих болохоор бити намаа царамуутай гэж бичиж дараазээ.
За баяртай.